туршлагаа хуваалцахаар ирсэн зүүн бүсийн Монголын чих хамар хоолын нийгэмлэгээс орон нутагт анх удаага чих хамар хоолой толгой хүзүүний мэс заслын судлалын зохион тохиолдох эмгэгүүд яаралтай тусам сэдвт хэлэлцүүлгийг Чингис хотод зохион байгууллаа. Уг сургалт хэлэлцүүлэгт Хинтээ, Дорнод, Сүхбаатар, Багнуур, Улаанбаатар хотын 80 гаруй эмчнэр оролцсон юм а. Чингис хотод хийгдэж байгаа энэхүү сургалт хэлэлцүүлгээр тэд тулгамдж байгаа асуудлаа ярилцаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж хэрхэн үр дүнтэй мэс ажилбар хийх, хүний нөөцийн бодлогод нийгэмлэг хэрхэн анхаарах асуудлыг тал талаасаа ярилцаж байна. Анх удаага орон нутагт хийгдэж байгаа сургалт олон мэдээллийг багтаасан хот хөдөөгийн эмчнэрийн туршлагыг хуваалцсанаараа онцлог байлаа. Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэнгэрэг нөхөх, хамрын амьсгал чөлөөлөх, хоолой авах зэрэг ажилбаруудыг практик дээр мэргэжлийн багш нар зааж сургасан байна. Хэдийгээр тоног төхөөрөмж одоо ус эдийн засаг аймаг төсөв шийдэж өгч чадаж байгаа ч гэсэн түүн дээр ажиллах боловсон хүчний асуудал бол тулгамдаад байна. Тэгээд энийг бол шийдэхийн тулд бид нэр одоо ажиллаж байгаа ажлын байран дээр нь ажиллаж байгаа орон нутгийн эмчнэрийг ажлын байран дээр нь чадахжуулах, дагалдан сургах, хот орон нутаг руу одоо төв рүү явж байгаа төвлөрлийг сааруулах зорилгоор мөн ажлын байран дээр нь дадлагжуулах сургалт буюу одоо мэс засал эмчилгээг. За мэдээж одоо лавлгаа шатлалын эмнэлгүүдэд бол орон нутагт шийдэж чадахгүй их том багийн эсвэл хүндэрсэн ийм тохиолдлуудыг лавлгаа шатанд хийдэг. Лавлгаа шатлал руу очихгүйгээр шаардлагагүй байгаа тийм ээ. Жишээ нь чихний одоо хэнгэрэг нөх, энгийн хамрын амьсгал чөлөөлөх, амьсгал сайжруулах гэх мэтчлэн одоо тонцол томьёо буюу манай монголчуудын хэлээр хоолойны мах авах ийм хагалгаануудыг орон нутагт нь нутагшуулах зорилгыг тавьж ингэж ажиллаж байгаа. За 2 дугаар шатлалын эмнэлгүүдэд чих хамар хоолойн тоног төхөөрөмж хангалттай сайн боловч түүн дээр ажиллах нарийн мэргэжлийн эмч, сувилагч, лаборант дутагдaltaй байна. За нэг аймагт 1-2 эмч ажиллах нь орон нутагтаа мэс ажилбар хийхэд боловсон хүчний дутагдaltaй байгаас шалтгаалan тэр бүр мэс ажилбар хийх боломж бүрдэхгүй байгааг Доронтын бүсийн онцлогоо эмнэлгийн төвийн чих хамар хоолойн тасгийн тэргүүлэх зэргийн эмч Дорж ханд онцолж байлаа. Манай Доронтой аймгийн хувьд бол бүсийн онцлогоо эмчилгээний төв гэж 2002 онд анх болж исэн. Энээс оч бас үе шаттайгаар одоо бааш тоног төхөөрөмжийн шинжилэлт тэрэг бас сайн хийсэн аймагуд дотор гэж бол эмч хүний хувьд бол би ойлгодог. За манайд бол одоо гүйсэн булчирхай хагалгаа гэж хүмүүс ярьдаг. Аденотонзиллэктоми, за хамрын одоо таславч мөрийг тэгшлэх одоо хугарлыг тэгшлэх ийм мэс ажилтнууд, за хүндрэлгүй одоо хэнгэрэг нөх мэс засал мөн одоо хамрын дурангийн одоо хагалгааг одоо нутагшуулах гэж ингэж бас төвийнхээ эмч нартай хамтарч тэр ингэж хийж бас одоо мэс заслын салбарыг хөгжүүлэх гэж бас оролдож байгаа ийм аймагуудын одоо нэг энэ дээр дахин хэлэхэд бол энэ чих хамар хоолой мэс засал гэдэг бол маш нарийн мэс засал. Энд бол багийн ажиллагаа хэрэгтэй болдог. Тийм учраас бол ядаж одоо аймагуд нь 3-4 эмчтэй хагалгааны яг чих хамар хоолой нарийн мэргэжлэр нарийнсан сувилагчтай, сонсголын лаборанттай ийм байх юм бол бас энэ хөгжих бас боломжтой. Ингэснээрээ бол одоо бүс нутгийн хүн ам дандаа Улаанбаатар хотыг зорж 3 дахь шатлалын эмнэлэгт ачаал үүсэхгүй байх, хүнд өөрөө эдийн засгийн одоо бас дарамт учруулахгүй байх хэмжээний боломжтой. Харин Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн таск нь 2022 онд чих хамар хоолойн мэс заслыг Хинтээ аймагта хөгжүүлэх нь төсөлд хэрэгжүүлэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангацсан. За гэсэн хэдиж боловсон хүчин мөн л дутагдaltaй байна. Энэ сургалтыг бол бид бүхэн хэд хэдэн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нэгдүгээр болохоор бид нартай хамтарч ажилладаг сум өрх болон сургууль өрхийн эмнэлгүүдийн маань чих хамар хоолойн өвчнийг анхан шатанд нь онцлогоогийн сайжирч байгаа. Бас мэлгийг дэвшлүүлж байна. За хоёрдугаар талд чих хамар хоолойн эмч нарын тулгамдж байгаа асуудлыг болон за цаашаа хийх асуудлууд за ер нь бол бидний хийдэг үйл ажиллагаагаа нийгэмлэгийнхээ тэргүүнүүдэд танилцуулж за цаашаа одоо хамтарч яаж ажиллах вэ гэдэг талаар бас ярилцсанараа бас маш их давуу талтай бас болж байгаа. За мөн бас маргааш бид бүхний одоо хийдэг хагалгааг одоо өшөө өргөжүүлж сайжруулж шинэ технологи нэвтрүүлэхийн тулд за гүйсэн булчирхай унтуулгатай мэсцэл, чихний мэсцэл, хамрын дурангийн мэсцэл гэдэг хийх
хийх одоо нутагшуулах үйл ажиллагааг эхлүүлэх үйл ажиллагааг бол хийгээд байгаагаараа маш их давуу талтай болж байна. 22 онд бол бид бүхэн чимэр хоолойн мэслийг орон нутагтаа хийх зорилготой чимэр хоолойн мэслийг Хинтээ аймагтаа хөгжүүлэх нэртэй төсөл бичээд түүгээр одоо дамжуулаад нийгэм бодлогын хэлтс болон аймгийн засаг даргатаа уламжлаад бид бүхэн бас мэслэг хийх хаалганы багажтай болсон байгаа. За тэрнгээрээ бид нар 2022 он болон 2023 онд бол ачигны мэсцэл болон гүйсэн мэлчиргааны мэслийг бол амжилттай хийж шинээр нутагшуулсан байгаа. За цаашид чих хамар хоолой нарийн нэрлийн эмч нарыг тогтмол сургалтанд хамруулах, орон нутгад хөнгөн мэс заслыг тогтмол хийж хэвшүүлэх, за төвлөрлийг сааруулах бодлого барин ажиллах эхлэл тавигдаж байна гэлээ. За бүсийн сургалтууд энхүү Хинтээ аймгаас эхэлж байгаа нь онцлог.